1989 оны 12 дугаар сарын 7-нд Ховд аймгаас өөрөөр хэлбэл улсын багшийн дээд сургуулийн оюутнууд улс төрийн жагсаалт хийснээс хойш 29 жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл эх 2019 онд ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна гэсэн үг ээ. Тиймээс Монголын ардчилсан холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх гишүүдэд дэмжигчдийнхээ санал бодлыг сонсох үүднээс тус холбооны Ховд аймгийн салбараас олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал энэ оны 9-р сарын 8-ны өдөр Ховд аймгийн Монголын ардчилсан холбооны чуулганыг зохион байгуулж гишүүдийнхээ санал бодлыг сонсон Монгол оронд ардчлалаа шударгаас иргэний нээлттэй нийгэм байгуулах, түүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгтээ зорилго нэгтээ ажиллахыг уриаллаа. Тус чуулганд Монголын ардчилсан холбооны дэд дарга Эрдэнэчимэг Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Монголын ардчилсан холбооны Ховд дэх салбарын тэргүүн Ширнэн бандын адшаа болон аймаг сумдын салбар холбоотын тэргүүн гишүүдгээд 200 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр ардчилсан хувьсгалын 30 жилийн ой хүрээнд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгч олон ангид уран сайхны киногоор дамжуулан ирээдүйн хождоо ардчилсан хувьсгалын түүх үн цэнийг ойлгуулах ажлыг зохион байгуулж байгаа талаар ирсэн юм а. Тэгэхээр Монголын ардчилсан холбоо 1989 оны 12 дугаар сард анх байгуулагдаж байсан. За Монгол улсын сум болгонд одоо маш олон ардчилсан холбооны өнөөдрийн алтан хараацаанууд маань залуу насндаа Монголын нийгмийг өөрчлөх цаг нь болжээ хэмээн нэгэн дугаар босч ардчилсан хувьсгалыг хийж байсан ийм одоо түүхтэй томоохон байгууллага юм байнамаа. Тэгэхээр Монголын ардчилсан холбоо бол Монгол улсын 21 аймаг болгонд салбартай, сум болгондоо салбартай ийм төрлийн бус байгууллага. За 2019 онд холбооны маань 30 жилийн ой болох гэж байгаа. Тэгэхээр энэ 30 жилийн ой бол өөрөө маш томоохон үйл явдлаа гэж бид харж байгаа. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал бол зөвхөн ардчлалын төлөөх зөвхөн нэг нийгмийг нөгөө нийгмээр солих тухай хувьсгал биш. Энэ бол Монголын тусгаар тогтнолын 2 дахь том хувьсгал байсан гэдгийг өнөөдөр Монголын түүхчид бол дуу нэгтэйгээр батлан хэлж чадаж байгаа. За Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан холбооноос улбаалдан гарсан Монголын ардчилсан намын хувьд бол залуучуудаа ардчилсан хувьсгал гэж юу вэ гэдгийг ойлгуулах нэлээд томоохон үүргийг бол бид энэ 19 онд хүлээж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдөр залуучууд маань үнэхээр 89 онд 90 онд юу болоод өнгөрснийг тэр сайн ойлгохгүй. За төрсэн цагаасаа ийм сайхан ардчилсан нийгэм төрсөн гэж ойлгодог. Гэтэл ер нь түүх бол тийм биш байсан гэдгийг бид бас залуучуудад ойлгуулах ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас одоо залуучуудад зориулсан телевизийн олон ангид кино хийх, одоо ярилцлага зохион байгуулах гэх мэт олон ажлуудыг бол бид нэр төлөвлөн хийж байгаа. За ингээд өнөөдөр энэ чуулганаа хийж байгаа Ховд аймгийн Монголын ардчилсан холбооны суманд байгаа аймаг дээр байгаа бүх гишүүдтэй дахин мэдчилгээ дэвшүүлж бас амьдралд наадчрал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 2014 оноос хойш Монголын ардчилсан холбооны Ховд аймаг дэх салбарыг Ширнэн бандын адшаа удирдан ажиллаж байгаа бөгөөд энэхүү чуулганы үеэр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж цаашид хийхээр төлөвлөсөн ажлаач мөн танилцууллаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд Монголын ардчилсан холбооны анхдагч хархуу шилгэр дашмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулан бүх сумдад ажиллаж ардчлалын анхдагч гишүүдэд дэмжигчдийн судалгаа гарган нэгдсэн мэдээллийн санг бий болгосон байна. Мөн 2014 оны 10 дугаар сард Монголын ардчилсан холбооны 250 гаруй гишүүдийг хамруулсан уулзалт сургалтыг зохион байгуулжээ. Үүнээс гадна Монголын ардчилсан холбооны 50 гаруй гишүүдэд дэмжигчдийг төрийн дээд одон медалаар шагнуулсан гээд олон ажлыг холбооны нэрийн өмнөөс зохион байгуулж үйл ажиллагааг нь идэвхжүүлэн ажилласан байна. Тэрээр ийхүү хийсэн ажлынхаа талаар Ховд аймгийн ардчилсан холбооны чуулганд оролцогчдод мэдээлэл өгөхийн зэрэгцээ нийт гишүүд дэмжигчдтэй хандан айвал бүү хийвэл бүү гэсэн урайндор амнаас эрүүл мэндийн ажил хөдөлмөрөөр золиослон байж ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан баатруудынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн хамтын хүчээр нэгдэн ажиллахыг уриалсан юм а. Ховд аймгийн ардчилсан холбооны чуулганы төгсгөлд үжил бодолтой тууштай байж ардчилсан хувьсгалыг орон нутагт бэхжүүлэхэд өөрийн мэдлэг чадварыг хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн нэр бүхий хүмүүсийг эрх чөлөөний одон лиш одонгоор шагнагдсныг гартуулан өгч баяр хүргэлээ.